За сайн байцгаана уу? Манай Dark-ими подкастын маань шинэ 7 өдрийн шинэ дугаар ороход бэлэн болсон байна. Бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За дүлгөө миний би энэ удаагийнхаа дугаарт бас л Америк нэгдсэн улсад Texas мужид гарсан нэгэн миний бол судалж байхад бол төсөөлөөгүй тийм төгсгөлтэй байсан нэг юм сонирхолтой бас маш харамсалтай юм нэгэн хэрэг ярихаар бэлдсэн байна. Хэрэгээрч эхлэхээс өмнө манай подкастыг subscribe дараагүй бол subscribe дараад, лайк дараад бас хэрэгийг сонсож дуусаад энэ хэрэг ямар хөө санагдсан байна бас хэрэгтэй холбоотой өөртөө төрсэн сэтгэлдээ бас бидэнтэй хуваалцаарай гэж хүсье. Ингээд шууд хэрэг ярьж эхлэе. За энэ удаагийн хэргийн гол хүн болох Theodore Shaughnessy гэх хэрэгтэй 1963 оны 2 сарын 7-нд 3 хүүхэдтэй айлын баг хүн болж мэндэлсэн дээрээ 2 ахтай. Америк нэгдсэн улсын Аризонад өсөж төрөнсөн ба хүмүүр түүнийг Ted гэж дууддаг болохоор Ted гэж хэлээд явъя. Багаасаа хурдын машин ер нь хурдан давхихад маш их дуртай болохоор том болоод спорт машинд их дурладаг. Том ах нь түүний талаар хэлэхдээ ямарваа нэгэн зүйлээс ер нь айна гэж мэдгүй, тийм амар шийдэмгий зоригтой гэж хэлсэн байдаг. 1980 оны ихээр Corey гэдэг эмэгтэйтэй танилцаж тэд үерхэж эхлээд 1980 оныхоо сүүлээр хурмаа эцгэж Texas мужийн Austin хотлоо нүүж амьдарч эхэлсэн. Очоод тэндээ Gallery Jewelers гэдэг нэртэй дээд зэрэглэлийн үнэт эдлэл зардаг дэлгүүр ажиллаж эхэлсэн ба хоёулаа л ер нь үнэт эдлийн тал дээр их сонирхолтой байсан болохоор сонирхол нэгдэж бизнесээ хамтдаа эхлүүлж өргөжүүлж эхнэр Corey дүрслэх урлаг болоод үнэт чулууг судлах чиглэлээр суралцаж төгссөнд бол эрдэнийн чулуу алмазыг үнэлэх ер нь л тийм арын ажлыг дааж авч харин Ted үнэт эдлээ зарж зогсдог үйлчлэгчтэй харилцаж дэлгүүртээ одоо нүүр царай болж ажилладаг. Тэдийн хувьд ямар ч хүнтэй сайхан яриа өрнүүлж чөлөөтэй харилцаж чаддаг, маш ээлдэг, нээлттэй, хүмүүстэй амархан найз нөхөд болдог. Ер нь хүн түүнтэй ярилцаад, танилцаад, харилцахад дургүй байна гэж бараг л байдаггүй, маш гоё энергитэй, тэм сэргэлэн хүн. Хүмүүст өөрөөлжил чадлаараа тусалдаг. Ер нь ах дүүс, ойр дотны хүмүүсээ туслахаас гадна танихгүй ч байсан бай, гэр бүлийнх нь бол хэлэхдээ зүгээр л тусламж хэрэгтэй байгаа, дэлгүүр зогсож байгаа хажуугийн хүндэж хүмүүсийн аваад өчтдөг, маш их инэрэнгүү тусж ирэх хүн гэцгээдэг. За 2000 он гэхэд тэр хоёрын бизнес маш амжилттай явж санхүүгийн тал дээр бол асуудалгүй тэр газраас холгүй маш том байшинтай болчихсон. 2 Rottweiler нохоотой тэр хоёрын гэрлэлт бол анхны шигээл хүчтэй бие биедээ маш хайртай халамжтай аз жаргалаар дүүрэн байсан ч тэдэнд нэг зүйл дутуу байсан нь хүүхэдтэй болох. Тиймээстэд ярилцаад энэ оныхоо хавар нь Украин руу нисэж ой 4 сартай нэгэн хүүг өрөөж аваад Николас буюу Ник гэж нэрлэж дууддаг болсон. Ингээд хөөрхөн хүүтэй болцоогоод амьдрал нь улам л аз жаргалаар дүүрж тэр хоёр ч хүүдээ бол маш их хайртай сайн ээж болцгоосон. Тэдийн хувьд бол хүүтэйгээ бүх зүйлийг хамт хийн хүн ч аавынхаа хийж байгаад бүх зүйлсийг дагаал. Ер нь бол хоорондоо бараг салж хагцдаггүй. Хүүч одоо жилээр тусам том болсоор аавтайгаа адилхан спорт машин сонирхолтой болж аавтайгаа амралтынхаа өдрүүдээр уралдааны машин ундаг. Ээж аваасаа үлгэр дуурайлал авч дунд сургуульд байхдаа л сургууль дээрээ чихэр зардаг. Тэгээд ахлах ангитай бас автомашины тим нэг бяцхан бизнес эрхэлж эхлээд бүр доороо 4 ажилчинтай хүртэл болж байсан юм билээ. Ер нь л одоо ээж автайгаа адилхан тим бизнес ухаантай их ухаалаг сэргэлэнгүй болж том болж исэн. 2015 онд сургуулийнхаа Jacqueline Edison гэх охиндоо танилцаж үерхэж эхэлсэн ба үүнээс хойш үргэлжил ер нь хамт байдаг болсон. Тэ 10 жилээ төгсөөд найз охин нь инженерээр Texas нэгэн коллежид орж сурж эхлээд харин Никийн хувьд гэрээсээ хувцас ээж суудаг. Ээж автайгаа хамтдаа байдаг гэж байгаад одоо ингээд 10 жилээ төгсөөд найз охинтойгоо хамтдаа тэр Texas дотор байранд бол биш. Гэхдээ тэр сурдаг коллежийн ойролцоо нэг байшин түрээсэлж амьдардаг. Тэгээ ээж аавах нь гэр нь бол тэдний гэрээс 20 цагийн зайтай Austin хотод байдаг. Тэгээ амралтын өдрүүдээр ер нь бол айгүй ойр орхон очиж зочилдог. За ингээд ер нь бол одоо бараг л төгс гэж хэлж болохоор бүх юмар дутгааргүй нэг юм сайхан гэр бүлд бол маш харамсалтай зүйл тохиолдсон. 2018 оны 3 сарын 2-ны өөрийн 4 цаг 30 минутанд Ted Corey хоёр л гэртээ өрөөндөө хоёр нохоотойгоо хамтдаа унтжсэн. Гэтэл гинэт шүн дунд бол одоо нэг нохоо нь хуцснаар сэрцгээсэн. Нохоонууд нь бол хаяа гадаа ямар нэгэн чимээсэн соод хэрэм буух ч юм уу тэр хэсгээр явхаар хуцаж тэдний сэрэг тохиолдлууд байдаг. Тэгсэн ч гэсэндээ энэ удаад Ted юмыг аж мэдвэ гэж шалхахаар босож босхтайг орныхоо хажуудаа байн хадгалдаг. Гар буугаа аваад өрөөнөөс гарч харин Corey бол эргээд унтахаар болсон. Corey эргээл унтах гээл бараг л толгоогоо дэрэн дээр тавиугүй юу галтгооноос буун дуу гарч араас нь бүр дахин хэд хэдэн одоо буун дуу гарснаар буудалцж байгаа тийм дуу сонсогдсон.
Тэнгүүт нь шууд босоод орныхоо дээр байлгадаг гар бууга бас аваад боссон чинь гэрт нэг нөө гадны хүн ороод ирчихсэн. Яг тэдний ундлахын өрөөлөнд орж ирэх гэсэн чинь өрөөнд нь байсан хон бол дайрахад хүрхийн нохоог нь шууд буудаад алсан. Энэ үеэр нь бол Кори ямар хүн орж ирж байгаа бол ерөөсөө царайг нь хараагүй өрөө нь харахгүй байсан болохоор үйдлөгөө ерөөхдөө чиглүүлээд хэд хэдэн удаа буудснаар удалгүй бол бууныхаа суманд дуусгаад уцаа аваад шууд хувцсныхаа шүглөө ороод нүгддэг. Тэгээ шууд 900 гаруй илүү залгаж юу басна хэлээд би шүүгэндээ нуугдж байна. Нөгөө өрөөнөөс хүн яолж байгаа чимээ гараад байна. Гэхдээ би тэр гадны үнлөө буудаа тэр хүнийг оноод ингэж дуурайд байна уу? Эсвэл нөхөр маань шархтаад ингэж дуурч байна уу гэдгийг мэдэхгүй байна. Хэрвээ нөхөр маань ойл би гараад түн тусалж хамтдаа байх хэрэгтэй байхаа гэсэн чинь 911-ийн диспатч нь бол үгүй та гарваллаа. Та ч гэсэн бэртэж магадгүй гэрт чинь орж ирсэн халдагч гадаан чинь байгаа ч юм билээ мэдэхгүй штэ гэж тайлбарлаад ийм байдалтай одоо босон явдлаа тайлбарсан. 15 минут хуцаар ярьсны дараа цагдаа нар одоо баг гэрээчин гадаа ирж байгаа бар хаалгаа тайлаад өгөө гэж диспатч хэлсэн. Ингээд Кори шууд нуугдчихсэн шүүгэнээсээ гараад өрөөнөөсөө гараад галтгооныхоо хажуугаар дамжаад үүдэндээ очих явцдаа галтгоонд яолоод исэн хүн нь нөхөр нээсэн ба тэрээр буудалаад битүү цусан дунд бараг л хүчгсэн мэд хэвтэж байгааг хараад маш ихээр шоконд орсон. Тэгээ шууд гэрийнхаа хаалгыг онгойлгоод харахад бол хинч байгаагүй нөгөө цагдаа түргнийхээ ирсэн гэсэн чинь байхгүй. Тэгсэн яг үнэндээ тэдний байшингийн өөр хөршийн хоорн андуураад өөр байшин руу оччихсон. Тэгээд удалгүй тэднийх рүү хурж ирсэн маа. За тэднийг ирэхэд бол Кори бол маш ихээр сандарчихсан байдалтай байсан болохоор цагдаагийн ажилтан бол түүнийг тайшруулах гээд гэрийн гадаа бол мэдүүлэг авч эхэлсэн. Харин дотор байшин руу бол цагдаа нар тусламжийнхан орсон ба харамсалтайгаар 5 цаг 14 минутанд 55 настай тэгээд 4 удаа буудуулж нас барсан болохыг мэдгдсэн. Нөхөр нь нас барсан гэдгийг мэдээд Кори бүр маш их сандарч ичсэн байдалтайгаар 19 настай хүү нэг лүгэ залгаад бүр ярьж чадахгүй ихээр чичирсэн хоолоогоор миний хүү хүрээ дээрээ аав нас барчглаа ийм зүйл болчихлоо гэж залгасан ба. Ингээд энэ дуудлагыг аваад бол хүн найз охинтойгоо хамтдаа шууд нэшээ замд гараад өглөөний 8 цагт ээж дээрээ ирсэн ба цагдаа нарт хэлэхдээ ерөөхдөө амралтын өдрүүдээр ээж аав дээр ирдэг. Гэхдээ би сүүлийн 1 сар ерөөсөө энд ирээгүй гэж хэлсэн. Ингээд цагдаа нар гэрлүүн ороход галтгоонд нь хаасаагүй хагарсан шил хан дээр бууны сум цоос нөхнүүд за тэд чинь өөрийнхөө гар бугаар бас буудалцсан. Тэрнээс нь өөр төрлийн бууны сумнууд бол олцсон. Тэр нь 40 калибрын болоод 380 калибрын бууны сумнууд олцсон болохоор эдний гэрт нэг хүн биш харин 2 халдагчид орж ирсэн байна гэж бол мэдсэн. Тэгээ гаднаас тэднийх рүү одоо нэвтрэхдээ ямар нэгэн байдлаар хаалгацсан хийдэлж хүчээр орж ирсэн ямар ч улмөр байгаагүй харин тэдний хүн нийгийнх нь одоо гэртээ амьдардаг байхдаа байдаг байсан ундлахын өрөөнийх нь цонхон онгорхоо гаднаа халахвчийн хажуу дэш нь аваад тавьсан байсан болохоор бас дээрэс нь яг цонхны дээр тавцангийн хавцаа хүний хурууны хийг олсон учраас за яг энүүгээр орсон байна гэдгийг нь мэддэг. Мөн хүүгийнх нь өрөөнд байдаг шүүгний хамгийн доотлын шургуулганд 40 калибрын гар бууны хайрцаг байсан ма доторхойг нь шалгахад бол буун байгаагүй. За ингээд хэргийг мөрдөж эхлээд мөрдөгчөө тэдний гэрээ ойролцоо хөршүүдээс мэдүүлэг авч ямар нэг сэжигтэй зүйл харсан уу гэж асуугаад хажуугийн нэгэн хөрш эмэгтэй тэдэнд бол хэлэхдээ би ямар нэгэн зүйл ерөөсөө хараагүй. Гэхдээ бараг ихэнх хүмүүс тэр хоёрыг тийм үнэт эдлийн бизнестэй гэдэг мэддэг. Тэгээд эдлүүд нь бол нэлээд үнэтэй дээд зэрэглэх болохоор тэднийх рүү аягүй хулгай хийх гэж хүмүүс орсон бах та гэж бодсон гэдэг хэлсэн. Тэг мөрдөгчдийн бодлоор ч гэсэндээ бас л хөрштэй адилхан тэдний гэрээс үнэтэй зүйл хулгай хийх гэж байгаа. Тэр нь золгүй явдлаар дуусаж тэгэд алуусан бахаа гэж таамагладаг. За тэгээд тухайн үедээ бол эхнэр Коригоос нь мэдүүлэг авах гээд хэлцээр аваач ээж бас дээрэс нь хүү болон найз охин хоёроос нь ер нь асуултуудыг асуусан чинь яг хэрэг болох үеэр бол бит хоёр гэртээ байсан үнийг нотлох манай гэрийн гадаа байдаг хамгаалтын камер байдгаа тэрийг шүүж болно. Дээрэс нь бит хоёр бол энэ хэрэг тус болох бүхэл зүйлсээ хийхэд бэлэн байна гэд утаснуудаа бол тэдэнд шалгуулж хураалахыг зөвшөөрсөн. Тэр хоёрын байршлыг шалгахад бол яг л тэдний хэлснээр нэгэн утасны байршлаар нь заагаад бол яг хэрэг гарсан үеэр тэр хоёр цагийн зайтай гэртээ байсан ба утсан дээр нь ээж аав нь гэрийн хамгаалтын системний аппликейшн нь байсан. Тэгээ ер нь бол ээж аав нь одоо сүүлийн технологи дээр бүр тийг сайн мэдгүй болохоор хүүн тэр аппликейшний дээр татаа тохиргоогоо тавьж хийж өгсөн болохоор яг хүүгийнх нь утсан дээр нь байдаг. Тэр аппликейшныхаа тусламжтайгаар хэрэг тустай зүйлсийг олж мэдсэн ба. Яг хэрэг гардаг шөнө ээж аав хоёр нь бол тохиоллоо асаагүй яад хэрэг гэртээ байгаа үедээ бол ихэнхдээ асаахгүй харин гэртээ байхгүй үедээ бол ихэвчлэн тохиоллоо асаадаг.
Тохиолын систем нь хэрэг гарсан үүрийн 4 цаг 27 минутанд халдагчид нийгмийн өрөөний цонхоор нэвтэрсэн тэм тохиолдол бол аппликейшнд нэрсэн байсан. Үүнээс 17 минутын дараа 4 цаг 44 минутанд галтгоонд шил хагарсан дуу чимээ гарсан гэсэн мэдээ ирсэн. Тэгээ энэ нь яг Кори буудалцсан болсон гэж 911 залгасандаа таарч байгаа. Одоо хүүтний аппликейшн утсан дээр нь байгаа ч гэсэндээ яг энэ одоо мэдээ ирээд байгаа нь яг утсанд нь мессеж ирж байгаа юм шиг эртгүй юм шиг яг ороод логин хийж орсон тохиолдолд дотор нь ингээд ийм хөдөлгөөн мэдэрлээ гэсэн ийм одоо notification нэрдэг. За яагаад энэ нь хэрэгт тустай мэдээлэл гэхээр хэрэгтнүүд гэрлүүн нэвтэрч ороод 17 минутын дараа тэд одоо нохоо хуцаад тэд чимээ шалгахаар гарч галтгоонд буудалцсан болсон байгаа шүү дээ. Тэгэхээр тэд гарч ирэх хүртэл тэр 17 минутанд хэрэгтнүүд хангалттай гэрээр нь явж юм хулгайлах цаг гарсан гэсэн үг. Тэдний гэрт жишээ нь сейф байдаг. Тэрэн дотор бэлэн мөнгө, маш үнэтэй олон үнэт эдлүүд байсан. Тэгээд эхнэр Коринаас цагдаагийн хэлцэд хэлэхдээ манайхаас юм хулгайлах гэж хулгайчид орж ирсэн байх. Гадарлаж байгааг хэлээд гэрээ сайдар шалгахад бол тэдний гэрээс хулгайд алдагдсан юм ерөөсөй байгаагүй. Харин ганц байгаагүй зүйл нь нөгөө хүүгийнх нь өрөөний шургуулганд байсан 40 калибрын буу. За энэ Коригийн хувьд бол яг хэрэг болж байгаа үеэр нөгөө шүүгэндээ нуугдгаар орсныхын дараа хэрвээ хүмүүс тэднийхээс хулгай хиймээр байсан бол яаж иж байгаа тэдний сейфийг нь онгойлохыг хүснэ. Тэгэд магадгүй тэд буудуулсан ч гэсэндээ Кориг амьд байгаа тийм нуугдж байгаа гэдэг тэр хүмүүс нь мэдж байгаа болохоор бууд тулгаж байгаа сейфээ онгойлго гэж дээрэмдэх боломж байсан ч ерөөсөө тэгээгүй. Мөн сейфийг эвдээд ч юм уу онгойлохыг огт оролдоогүй нэг хачирхалтай санагдсан. Ийм шалтгаанаас болоод мөрдөгчид энэ хэрэг бол ерөөсөө нэгт хулгай хийх санаатай биш, харин шууд бүр яг тэд таргетн байсан байх гэж үзсэн. Хоёрдугаарт галтгоонд байсан 2 төрлийн бууны сумны нэг нь 40 калибрын буу байсан маа. Тэдний гэрээс ганц алга болсон зүйл нь бас л тэр 40 калибрын буу байсан учраас алуурчин тэднийд өөрийн зэвсэгтэйгээ орж ирээгүй. Харин яг тэр өрөөнд шургуулганд буу байгаа гэж мэдээд аваад тэдийг тэр буугаар нь хөнөөсөн. 3-дугаар тэдний гэрийн гадаа 3 машин байсан. Хинч харсан гэрээ эзэд бол гэртээ байгаа нь тодорхой. Бас ямарваа нэгэн жоохон чимээ гарахтал нохоонууд нь хуцаж эхэлсэн болохоор тэднийхийг нохоотой гэдгийг ч мэдэж байсан баха. Тэгэхээр энэ хэргийг ер нь тэднийг маш сайн мэддэг, гэрээг нь мэддэг нохоотой. Ер нь бол одоо нэлийн ойрын хүн нь санаатаагаар ямар нэгэн зүйл муу зүйл хийх гэж орж ирсэн баха гэж цагдаа нарын хөөдсөн ба. Ер нь Texas амьдардаг хүмүүс бараг л бүгд шахуу гар буу эзэмшдэг юм билээ. Тэг өөрсдөө хамгаалах гээд. Тэгээд Ted Kori хоёрын хувьд гэхэд 20-од буутай. За ийм болохоор бол хамгийн ойрын гэр бүлийнхнийг нь мэдээж мөрдөгчөд бол сайтар бүр улам илүү шалгаж эхэлсэн. Тэгээд тэдний хүн Никийг бол хэлцээр байцаагаад хэлэхдээ надад ер нь аавд бас муу юм хийсэн байж болох тийм шалтгаанууд бол байна. Нэгт хэлэхдээ 90-ад онд аав ламбард ажилладаг байсан. Тэр үед нь зэвсэгтэй дээрэмчэд орж ирээд ламбардыг нь дээрэмдэх гээд гал нэхэд аав ч гэсэн буутай байсан болохоор тэд буудалцснаар нэг дээрэмчнийг нь шархтуулсан. Тэгээ тэр дээрэмчэд баригдаад шоронд орцгоосон. Магадгүй тэр хүмүүс шоронгоос сулагдаад манай аавд өш санаад алсан байх гэж хэлсэн. Тэгээд үүнийг энэ мөрдөгчөд бол шалгаж үзэхэд тэр хэрэг хийсэн хүмүүс нь бол яг энэ тэдийн өвхлийн үеэр бол ерөөсөө тэдний гэрийн ойролцоо байсан гэх ямар ч баталгаа байгаагүй тул ер нь бол энэ хэрэгт ерөөсөө тус болоогүй, хамааралгүй болж таарсан. За өөр нэгэн хэрэг болж магадгүй гэж хэлж өгсөн зүйл нь нэг яг ээж аавынх нь хажуугийн хөрш гээд Ким гээд эмэгтэй амьдардаг юм байна л да. Тэр яг түргнийхэн андуураад нөгөө байшинлан утсан тэр хөрш нь. Тэр эмэгтэй нь манай нөхөр намайг өөр эмэгтэйтэй хуураад айж магадгүй мэн гээд тэдний хүн нэгт мөнгө өгөөд нөхрөө мөрдүүлсэн юм лээ. 2-3 удаа л нэг нөхрийг нь дагж агаад өөр хэдэн эмэгтэйчүүдтэй буудал руу орж явахыг нь харсан. Бас нөхрийнх нь машинд байшил тогтоогч нууцаар тавьж өгснөөр эхнэр нь бол нөхрийнхөө байшлыг хардаг болсон. Тэгэд магадгүй нөхөр нь намайг өөрийг нь дагсныг мэдээд биднийг үзэн ядаж явбал манай аав ээжд ямар нэг зүйл хийх гээд манайх руу хүн явуулсан болов уу? Эсвэл магадгүй хуураад байгааг нь мэдсэн болохоор эхнэрээ хөнөөх гээд хүмүүсээ уулсан болов уу? Манай ээж аавын байшинг цагдаа нар чинь андуураад тэр Ким гэдэг эмэгтэй байшин л очсон байсан штэ. Тэгэхээр цагдаа нар андуурж байгаа юм чинь өөр хүмүүс ч гэсэндээ андуурсан байж болно штэ гэж нэг хэлсэн. Гэрийн гадаа 3 машин парклсан байсан гэсэн штэ. Тэгээ тэр машинуудынхаа нэг нь цагаан өнгөтэй Mercedes Benz машин байсан. Тэгээд хөрш Кимийн ч гэсэндээ яг адилхан тийм машинтай байшингийнх гадаа парклсан байсан болохоор бас ерөөхдөө тэр тухайн хэсгийн хауснууд нь хоорондоо нэлээд төсtöдөө болохоор магадгүй андуураад манай гэрлүү дайраад аав минь хүнөөцсөн байж магадгүй юмаа гэж ингэж нэг хэлсэн маа.
Ники ингэж хэлснээ баттгах гээд хөршийн Ким эмэгтэйгээс мэдүүлэг авахд бол үннийг хэлсэн. Тийм ээ. Нэгт мөнгө өгч нөхрөө мөрдөөсөн бол үнэн. Тэгээ нөхрөөсөө л удахгүй салах гэж байгаагаа хэлсэн. Гэхдээ манай нөхөр намайг одоо нэгт мөнгө өгж өөрийг нь мөрдөөсөн гэдэг талаар юусоо мэдээгүй байгаа. Ер нь манай нөхөр намайг хөнөөх ямар ч шаардлага байхгүй. Миний 8 наснд аюултай гэсэн ямар ч зүйл ерөөсөө одоогоор мэддэггүй байхгүй байна гэснээр ингээд энэ бас л хэрэг тус болоогүй хэрэггүй зүйл болсон. Дараагийн с ิจ гтэй байж магадгүй гэж нарийн мэдүүлэг авч эхэлсэн хүн нь эхнэр Корин. За эхнэрийг нь сэжилж эхэлсэн хэд хэдэн зүйлсээс дурдвал эхлээд гэрлүү нэвтэрж орж ирсэн халдагч этгээдүүд яагаад Корийг амьд үлдээгээд тэдийг хөнөөгөөд гэрээс нь яваад өгөө. Хоёрт гэрээс нь алга болсон 40 калибрын бууг гэрээрээ эхлээд бол Кори хайж агаад байхгүй болохоор нь цагдаа нарт манай ажил дээр байгаа байхаа гэж хэлээд тэд нэр хамтдаа очиж шалгасан ч олдоогүй. Тэрийг Кори тайлбарлахдаа нөхөр бит хоёрт зөндөө олон буу байдгаа. Тэгээ бие хамгаалах гээд өөрөө газар хийждэг болохоор манай тэр буу гэрт байгаа бахаа л гэж хариулсан. 3 дугаарт тэд амьд хадгалтай байсан. Хэрвээ түүнд ямар нэг зүйл болох юм бол эхнэр нь 1 сая долларыг амьд хадгалын компаниас авахар байсан мөлий. Тэгээ дээрэс нь яг одоо энэ хэрэг болоод хэсэг хугацаанд хэдэн 7 хоног ингээ мөрдлөг үргэлжлээд явж байх хооронд нэр нь одоо нөхрийнхөө амьд хадгалын тэр компанид л холбогдоод одоо тэр мөнгөний авч болох уу? Ер нь процесс нь юу болчихно гэж асуусан билээ. Энэ бас цагдаа нарт агуу с ิจ гтэй мэдээж нөхрөө ингэж хүнөөлөгчөнгүүтэй одоо ингэж амьд хадгалын мөнгөний авах тэм зорилготой байна гэж хэлээд бодсон байгаа цагдаа нар. За Кори яг тэр даатгалын компанитай холбогдоход бол түүн тэдэрний хэлэхдээ танд одоогоор тэр мөнгөө өгч чадахгүй яа. Тэгэхээр нөхрийн чи хэрэг шийдэгдээгүй байгаа. Бас дээрээс нь та с ิจ гтэн одоо гэж би явж байгаа юм биш үү гэж хэлсэн чинь энэ үед л анх удаа Кори өөрийгөө ол нөхрийнхөө өхөл с ิจ гтнэр сэжиглэгдэж байгаагаа мэдсэн. Ийм 3 шалтгаанаас болоод мөрдөгчөд эхнэрийн сэжилж байсан маа. Тэгээ үүнээс хойш бол Кори бизнесээ хаах хэрэгтэй болсон. Дээрэс нь 30 жил ханилсан хайртай нөхрөө санаж битгэрхийн хажуугаар ингээд сэжигтэн болж гэртеж тайван байж чадахгүй. Цагдаа нар түүнийг үргэлж ажиглаж улам л түүнээс тэлэг бол зоож эхэлсэн маа. За удалгүй түүнтэй мөрдөгчөд холбогдоод танай хүүгийн найз охинтойгоо амьдардаг байрыг нь бид шалгаж үзэхээр болсон. Тэгээ биднийг очиод шалгахад хүү чи найз охинтойгоо гэрэлтэй батлуулсан байсан. Гэрэлтийн гिचлэгийг нь бид олсон гэж ээжд нь хэлсэн чинь яг үндэ одоо нэг бол найз охинтойгоо ээж авдаа хэлэхгүйгээр 17 оны 100 гэдэг чинь хэрэг гарахаас 8 сарын өмнө батлуулсан байдаг. Найз охиндоо 2015 онд үргэлж эхэлсэн. Тэгээ 16 онд нь бол ээж аав дээрээ найз охиноо танилцуулж хийсэн мэлээ. Тухайд бол ээж аавд нь найз охин бүр тэгж амар таалагдаагүй. Гэхдээ тэгэл одоо жоох хүүхдүүд юм чинь 10 жилийн хамтдаа төгсөөд их сургуультай одоо хамтдаа сураал хамтдаа явна гэдэг нэг хэсвэртэй тоогоогүй. Тэгээд одоо ингээ гэрэлсэн гэдгийг сонсоод ээж нь бол дөнгөж 19 настай штэ тэр хоёр хоёлаа. Тийм бижиж эрт гэрэлсэн байна гэж бодсон ч гэсэндээ дайл хэдийн гэрэлсэн юм чингээд бэрээ ол Жакиг халуун дотор гэр бүлтэй хүлээж аваад хэдийн нөхрөө одоо алдсан байгаа ч гэсэндээ хоёр хүүхэдтэй зориулаад гэр бүлийнхнээ дуудаж парэ зохион байгуулж бэрдээ мөн хурмын бэлэг болгож алмазын шигтгээтээ сүүн бүүжийг бэлгэлсэн. Тэд нас барсан учраас ээж дээр хань болох гээд хүн их нэртэйгээ хамтдаа ээжиндээ хамт амьдарч эхэлсэн байсан мөлий. Тэгээд дээрэс нь бизнесээ нүүдхүртэй хаацсан байж байгаа дуудлаггүй тэд нар өөрсдийнхөө фейсбુક дээр байсан мэлээ тэр бизнес нь тэр бизнес дээрээ манай дэлгүүр эргээд нийхэр болсон хэдийн ийм харамсалтай зүйл болсон ч гэсэндээ хэдийн хүн үргэлжлүүлж энэ дэлгүүрээ ажиллахаар болсон гэд онгоох болсон гэдгээ үйлчлэгчтэй мэдгдсэн тийм пост оруулж байсан мэлээ. Тэгээд бэрэн ч гэсэндээ сургуулиасаа жилийн чөлөө аваад одоо бизнест хамтдаа туслаад ээжтэй ингээд гурлаа хамтдаа амьдарч эхэлсэн ба. За энэ үеэр бол мөрдөгчөд хэрэг шалгасаар л тэгээ гэрлүү нэвтэрсэн өрөөний нөгөө цонхны хэсэгт нэг хурууны хий олцсон гэсэн чинь тэрийг шинжилгээнд өгсөн байжгаад хариун гарсан боловч тэр цонхыг нь байрлуулсан тэр компани зүгээр нэг ажилтны хий болж таарсан. Тэгэд тэр хүний шалгахад бол хэрэг гарах үеэр шал өөр хотод Миннесотад амьдарч байсан. За Никээс мэдүүлэг авч байх үеэр хэлж байсан юм л да ээж аавнд амьдардаг байх үед бол би яг тэр цонхоор нэг давхарт учраас ээж ааваас нууцаар орж гармаар байгаа үедээ гардаг байсан. Тэгэхээр нь за тэгвэл үүнийг чи өөр хүмүүсээр мэдхүү гэсэн чи манай сайн найз Спенсер гээд найз бол мэднэ манай гэрцэндээ ирдэг байсан гэж хэлсэн. Нэмээд найзынхаа ерөн талаар багхан хэлэхдээ манай найзын гэр бүл бол тиймч санхүүгийн боломжтой айл биш. Home Depot гэдэг дэлгүүрт цагийн ажил хийдэг тэр ажилдаа бүр амар дургу. Хагас цагаар хичээлдээ явдаг хальт ярьсан тиймээс мөрдөгчдийн нүд нь одоо энэ найз Спенсертэй тэгвэл тэдний амьдралыг бол маш сайн мэддэг. Хүүгийнх нь хамгийн сайн найз түүний өрөө нь одоо тэр айлын аль нь вэ гэдгийг нь мэднэ. Энэ цонхоор орж гардгийг нь мэддэг.
Бас дээрээс нь нэг хэлэхдээ 380 калибрын гар бүг би найздаа өгч байсан гэдэг хэлсэн. Тэгэхээр яг энэ хэрэг гарсан галтгоонд Тэдийн гар буунаас гадна 40 болоод 380 калибрын гар буунууд ашигласан байна гэсэн хариу гарсан шүү дээ. Тэгэхээр одоо ингээд энэ найзыг сэжиглж бидүүлэг авч эхэлсэн маа. Тэгэхээр энэ найзд нь бас ийм буу байгаа болохоор за Спенсер хэлэхдээ тийм ээ би түүний өрөөг мэднэ. Тэдний гэртээ очижсэн цонхоор норж гардгийг ч мэднэ гэдгийг хэлж мөрдөгчүүд түүний гэр болон машиныг нь шалгасан чинь машинаас нь бол 380 калибрын гар бүг нь олсон ч ерөөсөө ашиглаагүй байсан. Мөн уцсныхын байршлыг шалгахад бол хэрэг болсон үед ерөөсөө Тэд Кори хоёрын гэрээ оролцсон очоогүй гэртээ байсан болохоор ингээд түүнийг бол сэжигтний тоноос хасдаг. Ингээд Спенсертэй ярилцсанаас хойш мөрдөгчүүд бол эргээд тэдний хүү Ник рүү одоо илүү сэжигтэй санагдаж эхэлсэн маа. Яа тэгэхээр Никийн хувьд бол хамгийн их одоо тий хэргийг өөр тийш эргүүлэхийг оролдож тий хуршийн эмхтэй түүний нөхрийг нь мөрдөжсэн өөр одоо найзаагаа хүртэл юм жоо сэжигтэй маягаар цагдаа нарт хэлээд янз янз юм хэлээд байсан болохоор дээрэс нь зөндөө олон тийм нэг жоохон сонин тийм сэжигтэй өгүүлэл гаргасан бүгдийг нь одоо нийлүүлээд эдгээр бол сэжигтээр ингээд татчих эхэлсэн байгаа эргээд. За хамгийн анх хэрэг гараад ээж нь хүүгээ залгаад дуудсан шүү дээ. Тэгээ хурж ирээд бол Никийн гаргаж байгаа авир аав нь нас барсаа сонсоод гаргасан тэр реакшн бол тухайн хэргийн газарт очсон байсан цагдаа нарт бол маш ачаалттай санагдчихсан. Яа тэгэхээр Ник шууд хурж ирэл бараг л бүх хүмүүсээс яг юу болсон, юу арсан, ямар болсон гэд бүр нэг нэгэнгүү асуугаал. Тэгснэ манай аав нас барахаас өмнө өвдөж зовсон байна уу гэж асуусан. За цагдаа нарын мэдээж одоо хэргийн газар хурууныхээ олсон учраас эхнэр Кори тэгээд одоо энэ Ник эхнэр мэхнэрээс нь бүгднгээс нь хурууныхий авч байгаа хгүй. Тэгэхэд яг тухайн үед одоо ингээ гадаа мөрдөгч нартай ингээд Ник зогсож ирсэн нь хурууны ийг чи аав нь ингээ зургийг ч бас авна гэсэн чинь буруу хараа зогссон. Тэнгүүт нь цагдаа нааша эргээд нааша араараа гэж хэлсэн чинь ингээ амар тоглоод байгаа юм шиг бүр ингээ өсөж нөгөө тишээ харж мараад тэгснээ янз янзаар тийм жижигхэн тоглоом шоглоом ярьж инээж хөхрөөд байсан гэсэн. Тэгээ нэмээд анх яг хэрэг босныг сонсонгуудаа байшингийн гадаа ирээл тэдний одоо Никийн тэр өрөөний цонхон байшингийнхаа одоо ард юм байна л да. Тэгэхээр ерөөсөө ингээд гаднаас цагдаа нар ингээд ирсэн байгаа хэсгээс бол харагдахгүй. Тийм байхаа зүгээр яг одоо хаана хэрэгтнүүд орсон, хаана юм одоо илүү шинжилгээ явагдаж гин гэдгийг мэдчихэж байгаа юм шиг зүгээр шууд тэр өрөөнийхөө цонхлоо халахсан гэсэн. Нэмээд ээж аав нь бол Никт нөө гэрээсээ хувцаа хийхэд зориулаад 30,000 долларыг бол зээлдүүлсэн байсан мөлий. Бас аавынхаа найз нь өөрийнх нь 90 өмнөөс 5,000 долларыг Никт өгөөд ашиг гаргах гэж одоо эргэлдүүлээд өгөөч гэж асууж өгсөн байдаг. Тэгээ ээж аав нь бол хүүгийнхаа сар болгоны машины төлбөр, даатгал, бензин, байрны төлбөр гээд ойр зургийн мөнгийг нь сар болгон өгдөг. Харин эргүүлээд хүүдэд зээлсэн 30,000 доллароо баг багаар сар бүр өгч байгээд Ник бол хэсэг төлж исэн мэлээ. Тэгээд сүүлийн хэдэн сар нь өхөө болчихсон. Ер нь ээж аав нь бодохдоо найз охин инженерээр одоо их сургууль сурж байгаа шүү дээ. Тэгэд үүнийг дагаад хүүгээ ч гэсэндээ их сургуульд ороосоо гэж хүссэн. Тэгтэл Ник бол сургуульд явахгүй гэрээсээ арилжаа сууна гэсэн болохоор нь анх түүнд хэлэхдээ ер нь бол энэ 30,000 доллар чинь чиний их сургуулийн сургалтын төлбөрт явах ёстой мөнгө. Тэжээ сурахгүй гэж байгаа юм бол энэ мөнгийг бит хоёр бол зээлж гинэ. Тийм болохоор сар бүр баг багаар эргээд төлөөрэй гэж авсан юм байна л та. Гэтэл сүүлийн хэдэн сар нь бол ерөөсөө боломжгүй байх гэдээ ээж автаа өгөхгүй байснаа. Амралтын өдрүүдээр найз охиндоо ээж аав дээрээ хаяа очиж байгаа шүү дээ. Тэгэл ирэхээр дандаа үнэтэй янз янзын шинэ хувцас унаар янз янзын хэрэгтэй хэрэг үзүүлэлтүүд мөнгө зарж байгаагийн ээж аав хоёр нь хараад чи ер нь төлөх ёстой мөнгөө нэг ч өгөхгүй ээж ийм юмнуудад мөнгө өрөөд байгаа юм байна. Гэс сар бүрээд хэрэглээнийхэн зардлыг нь бол өгөө болцсон юм лээ. Тэгээ мөнгө хөхгүй болохоор нь бол Ник нилээн бухимдаад үнээсээ болоод ээж автагаа хэсэг маргаан үсээд удалгүй ямартай ч учраа олцоод бол эргээд ээж автаа сар бүр өрөө төлж эхлээд маргаан бол гарахаа болсон. Үүнийг мэдээд мөрдөгчүүд бол ер нь хүн нилээн сэжигтэй санагдаад түүний төрөөсөлж одоо найз охиндоо хамтдаа байдаг байшинд нэгжлэг хийхээр шийдэж үзэхэд бол Тэдийг буудаж алсан хэргийн газараас олдсон. Бууны сум марк калибрын сумтай яг адилхан бүр хайрцаг сум олсон ба тэрнээс нь 6 ширхэг нь байхгүйсэн. Найз охин Жаки тэгээд Ник хоёрын хоёулангийнхаа нуцыг шалгаж байгаа хгүй. Тэгэхэд анх бол нөгөө хэргийн газар ирэнгүүтээ Ник чинь цагдаа нарт би ээж аав дээр ерөнхийдөө амралтынхаа өдрүүдээр зочилж ирдэг. Гэхдээ сүүлийн нэг сараас ирээгүй гэж хэлсэн чинь үүн нь худлаасан. Түүний утасны байршлаар шалгахад бол яг хэрэг гарахаас 2 хоногийн өмнө бол ээж аавандаа ирсэн байдаг.
Мөн найз охин тэр хоёрын хоёулын хувцсыг шалгаж байхад бол яг нэг хэдэн өдөр хоёулаа ерөөсөө сошиал медиа ороогүй, нэг лүгэ мессеж бичиж залгаж уцаа барайл огтод оролтоогүй. Тэр нь яг хоёулаа адилхан юм байсан болохоор тэр нь жоохон сонио санагдсан. Ялангуяа яг хоорондоо битсэн янзын зүйлсээ адилхан устгацсан юм шиг харагдсан учраас одоо мэдээж утсан дээрээс устгасан ч гэсэндээ цагдаа нарын хувьд бол одоо эргүүлээд сэрэх боломж байдаг. Гэхдээ Никийн хувьд нөгөө Apple ID-га компьютертойгоо холбогдсон байсан. Тэгээ компьютерын шалгахад бол яг тэр устгацсан байсан бүх юмнууд нь гараад ирсэн. Ингээ шалгахад хэрэг гарахаас бараг 7 хоногийн өмнө 2 сарын 23-нд найз охин Жакийн Ник лөө тэднэр $50,000 хүсэж байна уу үгүй юу гэж бичээ. Дараа нь хоёулаа талын төрүүлээд өгөх боломжгүй штэ гэд бичсэн. Ник хэрүүлээ хэд хоногийн дараа нь чи $1,000 гаргаж чадах уу гэж бичсэн байсан маа. Жакигийн банкны гүйлгийг нь шалгахад бол $1,000 таасаасаа гаргаж авсан байдаг. За Никас дээрээс нь нуцын шалгахад ээж аваахаа бас хуршийн нэг эмэгтэйс нөгөө нэг кимгээд хуршин үгүй гэдэг нь яг тодорхойгүй байна. Гэхдээ ямар ч тач $2,600 зээлч гэсэн тэг өмнөг ерөөсөө хөхгүй байсан юм л та. Тэгээ тэр хуршин хэрвээ ч өрөөдөлгүй бол ээж авд чинь хэлээ шүү гэж жоохон айлгаад мессежсэн байсныг олсон. Мөн Жаки Ник хоёр бол одоо нэг илүүгээ мессеж явуулахдаа хоёулангийнх нь банкнд $2 хавцаа бүр ингээд ямар ч мөнгөгүй байгаагаа зургийг аваад нэг илүү явуулсан байсныг харуул ээж аваа одоо хоёрыг нь мэдэж байснаас илүүтэйгээр Ник Жаки хоёр л мөнгөгүй санхүүгийн асуудалтай байсан ба. Нэмээд яг хэрэг болсон шөнө үүрээр 5 цаг 39 минутанд ээж аваахын гэрийн хамгаалтын системний аппликейшн руу Ник өөрөө логин хийж орсон болохыг нь мэддэг. Тэгэхээр бол энэ чинь ээж нь авт чинь юу боллоо гэж залхахаас 5 минутын өмнө Ник алидын тэр хамгаалтынхаа тэр камераар нь гэрээ харж исэн байгаа хгүй. Тэгээ ажиглаа сууж исэн хэрнээ юу болоод байна ээж аваа зүгээр үү гэж нэгч залгаагүй. Бас ээж нь түнлөө залгаад ямар нэг зүйл болчлоо гэхэд бол бүр юу ч мэдээгүй юм шиг бүрэн шоконд орсон байдалтайгаар жүжиглж ярьсан ба. Ингээд одоо нэг чинь бүр илүү одоо гол шижигтэн болж эхэлжсэн болохоор мөрдөгчөд нөгөө түүний сайн найз сургуулийнхаа найз Спенсерээс дахиад хэдэн асуулт асууж мэдүүлэг авч эхэлсэн чинь за сайн найз нь бол яг нэг өөр шин зүйл хийсэн тэр маань яг үндэ найз маань намайг манай ээж авааг алаад өгвөл мөнгө өгнө шүү. Манай ээж аав нас барвал би $8 сая болно гэж надад хэлж исэн. За тэгээд Кори хоёрын хувьд бол нас барах юм бол хоёулаа амьд хадгалтай $1 сая төлгөөр тэгэхээр нийлээд $2 сая. Тэгээд тэр хоёрын бизнес, том байшин, машинууд, эд зүйлсгээ бүх зүйлүүд нь нийлээд бараг $8 сая болохоор байсныг нь бол одоо хүүн авахаар болох юм билээ гэж найзтай ярьсан ба. За ийм юм олон шалтгаанаас болоод мэдээ цагдаа нар одоо Никийг илүү сайдар шалгаад байсан болохоор ээж нь нөгөө анх бас л одоо өөрийг нь нөхрийнхөө нөхөөл сэжиглээд байсан штэ тэгээ дагаж магаадсан. Яг энтэй адилхан хүүг манд буруу андуураад ингээд сэжиглээд байна гэж бодоод хүүгээ хамгаалж өмгөөлөгч хөсөлж авч өгсөн. Тэгээд ер нь байнга одоо яасан гэж манай хүүхэд ээж аавгаа хүнийг өгсөхдөө яагаад ч тийм байхгүй гэж байнга өмөрчсөн ба. 2018 оны 5 сарын 29-нд хэрэг гарснаас 3 сарын дараа цагдаа нар Ник болон найз охин Жакигийн яг байршилсан. Ингэж байршлагдаад 2-7 хоногийн дараа нь бол Жаки эмэгтэйн барьцаа төлөөд батлан алтаар гарсан байлээ. За хэдийн ингээд энэ хоёр одоо мэдгүй ерөөсөө хэрэгт холбоогүйгээ хэлээд байгаа ч гэсэндээ цагдаа нарын хувьд бол Ник Жаки хоёр бол гардаж хэргийг үйлдэггүй. Гэхдээ хүмүүс хөсөлж энэ бүх хэргийг найруулж удирдсан хүмүүс нь гэдэгт бол бараг л бат итгэжсэн. Тиймээс тэр хоёрын нөгөө хөсөл сууж байсан байшингийнхаа яг хяналтын камерыг үүдэнд нь байсан. Тэгээ тэрийг шалгаж агаад яг хэрэг гарахаас 2 хоногийн өмнө тэдний 2 үйл таних эрэгтэйчүүд ирсэн ба бичлэг дээр хэрчүүдийн нэг нь нөгөө лого бүхий бодолт гүмсэн байсан нь Renewal by Anderson гэдэг компани. За энэ компани лого нь бол нөгөө Ted Kori хоёрын гэрийн цонхны хэсгээс нэг хурууныхээ олцсон гэд шалгасан чинь цонх өгсөж тавьсан компани ажилтны хээ байсан гэдгийг тогтоосон штэ яг тэр компани. Ингээд тэр компанид холбогдоод бичлэн дээр хүн хин бэ гэдгийг асуухад наад хүн чинь Cameron Wasmick гэдэг эрэгтэй байна гэдгийг хэлж өгсөн. Гэхдээ яг тэр нөгөө цонхноос олцсон хурууны хийний эзэн нь бол яг энэ компани ажилтан штэ. Гэхдээ яг энэ Cameron гэдэг хүнтэй энэ хоёр бол ерөөсөө холбоогүй зүгээр л ингээд таарсан юм шиг лээ. Ямар ч тач мөрдөгч боллоо шууд Cameron гэх хэрэгтэй гэрт нь очиход бол өөрөө байгаагүй эхнэр нь хаалга тайлж өгсөн. Гэхдээ цагдаа нарыг харангуйтай баг эхнэр нь яагаад та нар ирсэн гэдгийг би бол баг мэдчихэна гэж хэлээд за манай нөхрийг John Leon гэдэг эртний залуу нүүлгэлтийн ажил байна гэж дуудсан. За нэг айлд нөхөр мэн очиход бол Ник гэдэг эрэгтэй ээж аваагаа
тэднэр хөнөөлмөр байгаагаа хэлснийгээ сонсоод нөхөр маань бол шууд би ийм зүйл орооцолдохгүй гэж хийхгүйгээд тэднийхээс гараад явсан гэдгийг хэлсэн маа. За үүний тусламжтайгаар бол одоо энэ хоёрт холбоотой хэрэгтэн болох Johnny Leon гэдэг 21 настай залууг бол олж мэдсэн байгаа. Тэгээд аллагад оролцсон байж болзошгүйгээд түүнийг баривчлан хэлц дээр авчиж одоо мэдүүлэг авахд эхлээд шууд бүгдийг худлаа гэж үгүйсгээд байхаар нь бид бүгдийг мэдчихэна үннээ ил гингүүтээ нүнийхин гэрлүү орж байгааг нь харуулсан хамгаалтын камеранаас авсан зургийг үзүүлсэн чинь үннээ илж хэлсэн. Тэр хэлэхдээ нэг ээж аавын алж өгвөл $100,000 өгнө гэж амласан. Тэгээд 2 сарын 28-ны өдөр нэг бид хоёр ээж аавах нь гэрлүү оцсон. За нэгний хувьд бол тухайн үед би өөрөө ээж аавгаа хөнөөнө. Чи ямар тач хөнөөсний дараа бусад зүйлс тусал гээд хамт явсан. Тэгээд бид хоёр машинаа ээж аавах нь гэрийн замын эсрэг талд тавиад нэг машинаас буугаад ээж аавах руугаа орохоор явснаа. Удаачгүй би ер нь чадахгүй нэгээд машинд ороод ирсэн болохоор бид хоёр эргээд нэгний гэрлүү 2 цаг тавхсан гэдгийг хэлсэн. За энэ хэлсэн нь бол яг одоо нэг 28-ны өдөр нэг уцсныхан GPS-ээр ээж ааванд оцсон байсан гэдгийг нь бол яг баталсан яг үүндээ таарж байгаа. За би ингэж л оролцсон үүнээс өөр зүйл бол ерөөсөө хийгээгүй гэж энэ Johnny Leon гэдэг эрэгтэй хэлдэг. Мөрдөгчд бол үүнд нь яг итгээгүй. Johnny ярьж байгаас илүү хэрэгт оролцсон байх гэж үзээд түүний уцыг нь шалгатал яг хэрэг гарах үед тэдний гэрийн ойролцоо бол байсан болохыг мэдсэн. Дээрэс нь хэрэг хамтдаа орж хийсэн хамсаад нэг нь болсон баг. За тэр хүн нь Arion Smith гэдэг эрэгтэй. Яг энэ эрэгтэйтэй энэ Johnny тэр хоёр хамтдаа яг энэ хэрэг гарахаас дээд жилийн өмнө харт амхны эргээ баривчлагдаж байсан ийм хоёр хамсаатнууд байгаа. За ингээд энэ яг 2 дахь сэжигтэн Arion Smith-ийг байцааж эхлэхэд бол бүгдийг хийгээгүй, хамааралгүй гэж хэрэг гарсан үед би найз охиндоо хамтдаа унтчихсэн. Итгэхгүй бол түүнээс асуугаарай гэж хэлэхээр нь өдөгч найз охинтой нь уулзсан чинь шаал үүрэм хэлсэн. Хоёр хамт буудалд хонжсэн чинь миний машины бариад яваад өгсөн намайг орхиод шүнжэнгөө байхгүй ирээгүй намайг залхахад юусоо уцаа аваагүй гэж хэлсэн. За эргэж ирээд үүнийг нь бол Смит залууд хэлсэн чинь удалгүй өөрөө үнэлж гисэн ба. За хэлэхдээ яг үнэндээ би хэрэг хийсэн, намайг бараа цаазаараа бол таарна. Би хүн алсан. Би Тэдийг буудаж алсан хүн. Би хэрэг хийснээс шүнж ундаж чадахгүй байгаа. Маш их нүгэл хийсэн хүн гэж хэрэгээ хүлээсэн. Нэмээд би тэдний гэрээс 40 калибрын бууг нь авч гэрээ эзнийг алсан. Тэр бууг нэг надад өөрөө хаана байгаа гэдгийг зааж өгсөн. Хэрэг гардаг шөнө нэг гэрийнх нь хамгаалтын системийг унтраагаад уцснаасаа тэгээд бит хоёрыг яг тэр өрөөний цонхоор нь ороорой гэж хэлсэн. Ер нь бол бит хоёрт одоо бүх зааварчилгааг тэр хүү нэг нь өгсөн гэдгийг хэлдэг. Ингээд алуурчид хэрэгтнүүд баригдсан ийм юм зүйл болсон. Хүү болон бэр хоёр ч энэ бүгдийг бол яг гол сэтсэн хүмүүс байна гэдгийг Корид бол мөрдөгчөд хэлсэн. Тэгэд үүнийгээ сонсоод үнэндээ итгээгүй маш их сэтгэлээр унаж 30 жил ханилсан нөхөр тэр хоёрын хамгийн хайрлаж өсгсөн хүүн ингээд аавыгаа алсан гэдэгт бол итгээгүй. Эхлээд нэг Жаки хоёр нөгөө баривчлагдахад 2 оны дараа нь Жаки барьцаадлаа сул гарцсан байгаа шүү дээ. Тэгээд Коритэй хамтдаа амьдарч исэн байгаа хгүй. Тухайн үед яг Жаки эргээд цагдаа баривчлаад байцаагчид бол түүнээс үннээ хэлхийг асуугаад үннээ хэлье. Би та нартай хамтарч ажиллая гингүүтээ. Шууд би бол яг үндэ ямар ч хамаагүй манай нөхөр тэр нэг ээж аавынхаа хөнөөх юм бол тэр хоёрын амьд хатгалын мөнгийг авахыг хүссэн. Надад өргөлжил санхүүгийн асуудалтай байна гэж стресстэйж байгаа ярьдаг. Бас аавыгаа сэтгэл готрол орчихсон амьдралтаа сэтгэл хангалуун биш байдаг учраас барыг аавыг алах нь надад биш аавд барыг илүү тустай барыг ингэж амьдч байхаар өгсөн дээр гэж ярьсан. Тэгээд ээжээгээ болохоор аав нэгэнт хэрвээ өчгөл ээж ганцаараа амьдарч чадахгүй хэцүү байх баха. Тиймээс тэр хоёрыг хоёулангийн хамтд нь алах хэрэгтэй гэж ярьж байсан. Би алхахтай холбоотой нарийн зүйлсийг огтонч мэдгүй, оролцоогүй. Нэг хэдий надад ингэж ярьж байсан ч би түүнийг олж ихнээсээ хийнэ гэж юусоо бодоогүй. Амралтынхаа өдрүүдээр бит хоёр ээж аавд нь очдог байсан. Тэдний харилцаа бол зөв зүгээр энгийн хийгэн байсан болохоор Никийг одоо зүгээр л нэг иймэрхүү юм ярьж ийн гэж бодсон. Тийм болохоор би ямар ч арга хэмжээ авч болиулах тийм үйлдэл хийгээгүй гэж хэлсэн маа. Гэтэ мөрдөгчд үүнийг сонсоод яг ерөөсөө юунд ч оролцоогүй зүгээр нэг хэлний ингэж ярьжсэн гэдэг нь бол худлаа гэж бодсон. Яа тэгэхээр нэгтэй хоорондоо бичсэн текстээс нь харахад угаасаа ингэж хүмүүс хүслөө аллаг хийхийг одоо мэдчихсэн тодорхой харагдчихсан. Дээрээс нь одоо үнэхээр мдээгүй юм бол нэгийг ийм хэрэг хийжээд ахад юу ч болоогүй юм шиг хэрэгээ мдээгүй царайлж бүхэл бүтэн 3 сар одоо ээж тань хамтдаа амьдраа сүүн бүүж бэлгэнд авч парэ зохион байгууллаад хамаг юмаа
төлөвлүүлээд маш сайхан харцаатай байж ингэж амьдарсан хэрнээ нэг ч үг Корид дуграагүй нь маш сонин. Тэг ингээд Кори нөхөртэй болсон зүйлээсээ болоо сэтгэл санаагаар унаал уйлж суугаад Жаки хамтдаа түнтэй уйлж суугаад Тэдийг алсан хүмүүсийг үзэн ядаж байна. Яагаад тийм зүйл болоо гэж бүр зүжилж гарсан баа. Тэг барьцаа төлөөд Жаки чан гараад Ник бол байцаг дангаа хоригдож байгаа штэ. Тэр хойгоор нь бол юу ч болоогүй юм шиг ээжтэй хамт амьдраад найз нөхдөдөө уулзаад гадуур гарч исэн байдаг. За ингээд хэрэг тодорхой болж исэн учраас Ник болон түүний хөлссөн хоёр эрэгтэй болох Джонни Леон, Ариан Смит гээд тэр гурыг гурвуулангийн хүн амны хэрэгт буруутгах тэмшүүх хурал 2021 онд болж эхэлсэн ба 4 сард нь яг тэр гуравт давж заалах хэрэггүй насаараа шоронд хоригдох ял яригдж байсан мэлээ. Гэхдээ тэр гурав бүх үннээ хэлээд буруутагаа хүлээн зөвшөөрснөөр хамаагүй хөнгөн ял авч давж заалах хэрэгтэй 35 жил шоронд суух юм ялыг авсан. За Жакигийн хувьд болохоор 2023 онд цагдаа нартай хамтран ажиллаж бүх үннээ хэлж нөр ер нь яг тэр Texas-ийн шүүхийн хуулийн заалт нь ямар үгүй мэдгүй ямар тач нэлээд зөвшөлтсөө хэлцээр хийсний үндсэн дээр түүн дэштэй шүүхээс 120 хоног шоронд хоригдоод 10 жил тэнцэнтэй чөлөөтэй явах. Мөн дараагийн 10 жилдээ Тэдийн өгсөн өдөр жил бүр яг тэр өдөр нь 2 өдөр шоронд хонох ёстой гэсэн шийтгэл авсан байна. Тэгээд бүгд ялаа авсны дараа нэг хоригдож байхдаа нэг ярьслаг өгсөн мэсэн тэг үүндээ хэлэхдээ бол би энэ бүгдийг Жакигийн төлөө хийсэн гэдгийг хийсэн. Бас нэмээд би хийсэн хэрэгтэй маш гэмшиж байгаа. Хоригдож байх хугацаанд өөрийгөө сайжруулах гэж хичээж байгаа. Миний ээж аав хоёр л надад хэрэгтэй бүх зүйлийг өгсөн, маш сайн өсгөж өгсөн гэвч би бүгдийг босносаа гэж хэлсэн мэлээ. За ээж Коригийнх нь хувьд хэлэхдээ Жакиг бол бүхэл бүтэн хүн амны хэрэгээс бол тэр зөв зөвөр чөлөөтэй суллагдлаа. Шүүхээс түн өгсөн яалт бол маш их дургуслаа илэрхийлсэн байд юм байна. Тэг нэмээд хэлэхдээ Никтэй ерөөсөө уулзахгүй байгаа. Би хүүдээ маш хайртай гэвч одоогийн байгаа Никтэй нүүр тулж уулзахад бэлэн биш байна. Би одоогийн Никийг үзэн ядаж байна. Нөхөртөөгөө уулзаж чадахгүй, дахиж хизээж түүнийгээ харж чадахгүй би юм төхрөгөө бол маш их санаж байна. Хүмүүс намайг ч гэсэн хүнийхээ хүссэн гэвч би одоо амьд байна. Тиймээс хэрвээ би өвчсөн бол мэдээж Никтэй уулзах чадахгүйтэй адилхан би одоогоор бол Никтэй ерөөсөө уулзахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Бас хүүдээ зориулж байнга захаа бичдэг. Гэхдээ хизээж түнлөө явуулаагүй мөлий. За энэ хэргийн бүх мэдээлэл бол энэ байна. Миний бодлоор л Кори эмэгтэйн хувьд бол бүр маш харамсалтай, өөрт нь хайртай, халамжтай, олон жил танилсан нөхөртэй, хамтдаа босгосон бизнестэй, бүх зүйлээр тутахааргүй өсгсөн хүүтэй, тэг мөнгө зээлж хиймээр байгаа зүйлээ хүртэл дэмжиж амьдрах зардалд нь ч тусалсаар байсан. Ийм төгс гимээр амьдралтай байсан тэрээр 3 сарын дотор бол нөхөр нь алуулж, хүү бэр хоёрыгоо үнэн царай мэдэж, холбоогүй болж, хүүн шоронд орж, хайртай хоёр нохооныхоо нэгийг алдсан. Ер нь бол хороо дээр ганц нохоотойгоо хойлохнаа үлдсэн. Бизнесчгүй болсон ийм хөөрхөлтэй эмэгтэй болж үлдсэн байна. Ингээ ботхоор Тэд Кори хоёр бол өөрөө өөрсдийнхөө алуурчин гүрчилж авч хайрлаж өсгсөн гэхээр бол маш аимшигтай. Ер нь хүүхэд нь 19 нас хүрэхэд бол биеийн даалгаж хажуунаас нь баг багаар тусалж байгаа ч өөрөө нь ажил хийлгэж амьдралаа авч явж тусгаар хүн болох гэсэн биш бүр юм шуналтай сагууг асуудал гаргангуудаа ээж аавгаа бүх зүйлийг авахын тулд ийм балиар төлөвлөгөө боловсруулж алуурчид хөлссөн эрэгтэй юм хэрэг байна. Тэг миний бодлоор эхнэр Жакин ч гэсэндээ яг хөрөөхөө ийм зүйл сэдэж байгаа гэдэг бүгдийг мэдчихсэн. Ер нь хэрэгт хамтдаа бараг ээж ааваа хүнөөгөөд мөнгөтэй болох юм бол хамтдаа л мөнгөтэй болно гэд гэрэлтэй хүртэл батлуулчихсан. Ер нь бол ийм санаатай байсан хэрнээ энийг адилхан буруутай хэрнээ уснаас хуурай гарсандаа ялгаагүй юм шийдгүүлээгүй санагдлаа. Тухайн үед бол 23 онд аль хэдийн 120 хоног шорондоо суугаал яг зүгээр тэнсэнтэй хэрнээ сул чөлөөтэй амьдарч байгаа юм билээ. Ямар тач Тэдийн хувьд бол маш гоё нэрхтэй, хүүдээ хайртай, нартай аламжтай, ажил хэрэгч, тусч нэг ийм сайхан хүн байж байгаад ингээд харамсалтайгаар хөнөөгцөн ийм хэрэг байлаа. За тэгээд өнөөдрийн хэрэг маань үгээр өндөрлөж байна. Дараа 7 хоногийн гэрлэгийн дугаарт хэдүүлээ эргээд уулзцгаая. Түр баяртай сонсогчдоо. Chega para jumpa in the god, rugi sanji
만지다 뷰트러치 두기 산지 만지다 좋다 재생 좀 던데레 뜻을 실어 하나쯤 하얀다고 두기 산지 만지다 뷰트러치 두기 산지 만지다 좋다 재생